За алдарт Италийн Венец хотод буутсан байна. Гэтэ яг төв талбайгаас нь 2 буудлын наан би хямдхан хостел олсон учраас энэ бас гоё хотыг бас үзгээд тэгээд юуны өмнө энэ том цэнхээ авчиж хостелдод тавина. Би жоохон автобусны билет яаж авал надад хямдхан бас ашигтай тусгаар байна. Интернетээр жоохон хараад байж гин. Тэгээд ямар ч байсан 3 өдрийн пасс авах юм бол бүх transportation тэгээд нэг зав энтер үнэгүй болно. Мэдээж гондола тэрэнд нь олохгүй. Гэхдээ гой нэг Мурано гээд жижиг арлууд руу явахт нь тэр нэг пасс нь үнэгүй болно. Тэгээд бас зарим музейд нэр үзэхэд хэрэг болно. Тэгэхээр тэр билетийг би яаж авахыг одоо сайн ойлгох хэрэгтэй. Би ерөнхийдөө болохоор өнөөдөртөө нийлээд Венецэд 5 өдөр 4 шөнө болох ёстой. Тэгэхээр өнөөдөр зүгээр нэгтгэхийн билет аваад явбал надад илүү хямдхан туцах юм байна. Яагаад гэвэл нэг өдрийн пасс нь бүр 25 еврогоос эхэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр нэг тийм их юм хийхгүй юм чинь аль болох өөртөө ачаалал бага үгүй гэж бодоод тэгээд ямар ч байсан одоо орцгоё. Тэгээд маргаашнаас яг үзэх юмаа үзээд явна. Би бүтэн 4 өдөр 4 шөнө байх юм. Өнөөдрийг тооцох юм бол яг 5 өдөр 4 шөнө Венецд хотож байгаа. Миний мөрөөдлийн хотуудын нэг байсан учраас тэгээд хөдөлгөөн ихтэй амар юм. За манай хостелийн айгу ойрхон 4 минут алхаад байсан байна. Би ямар ч тийм автобус нэтэргүүлэх шаардлагагүй байсан байна. Тэрийг Google Map хийж байгаад харчлаа. Одоо очиж тэнхээ тавиад тэгээд хостелоос асуучи яаж билет энтер авах вэ? За энэ миний буусан хостелийн маань гадна тал баг 4-5 давхрын юм том зочид уудлээсэн. Тэгээд дотроо янз янзын өрөөтэй, хувийн өрөөтэй, олуулаа хуваах өрөөтэй. Энэ айгүй гоё байр шид байсан. Би ер нь Венецд ирэх гэж байгаа бол энд буувал бас зүгээр юм лээ. Тэгэхгүй яг Венецтэй буучаар жоохон чимдаа мэднэрээ чирэхэд хэцүү. За энэ миний Венецд бууж байгаа хостел өрөөндөө 9 хүнтэй. Гэхдээ бүгдээр эмэгтэй хүмүүс байгаа. Тэгээд би энд 4 хоног надад аягүй гоё ор таарсан байна. Тэгээд алдарт Венец хотыг ингээд харчий. За одоо ороод сад юмаа тавиад тэгээд гадуур гарнаа. За Венец өөрөө усан дээрх хот баригдсан хот тий. Тэгээд тэрнтэй одоо залхаа их газрын нэг хэсэг энэ бас Венецтэй орох юм байсан баха. Тэгээд энэ хаваар би жоохон яг хотсон өдрөө гадуур алхаад энэ парк дээр нэг хөгжим яваад хоолны газрууд исэн. Тэгээд айгүй их цагаачууд амьдардаг. Энэ манай хостелд ингээд залуучууд буужгинж байсан. За энэ юу юм бэ? Венецд очсон өглөө юм байна л та. Энэ галуу малууны зураг авсан байна. Галуу сонирхолтой санагдсан юм бах та. Гайхаж байна. За Венецд ирчих нөгөөдөг чинь. Ямар ч байсан би автобусанд метронд суугаад ирсэн. Тэ бүх юу н орцсон байсан болохоор метрондоо суугаад тэгээд ирсэн. Энд юм ярьж гэнэ үгүй юу болж байна. За ямар ч байсан Венецд ирсэн. Анхны сэтгэгдлийн юм нарийн гудмууд ихтэй, хуучны барилгуудтай, усан дээрх хот байсан да. Их гоё юм билээ. Мурано гэх 2 арал руу явах гад. Тэгээд усан дээр автобус яг тийм ээ усан дээр тэгээд тэрийг нь хайгаад явж байна. За италичууд их гурилын юм хийддэг хүмүүс үлээ. Янз янзын нарийн бов, торт, пицца, паста тэгээд өглөө дандаа чихэрлэг юм, кофе гэдэг. Ер нь бол тэгсэн мөртлөө нэг амар тийм таргалалттай хүмүүс Америк шиг бол биш. Энд тэгээд алхахдаг, спорт хийдэг, эрүүл амьдралын хэв маягтай болохоор тэр иддэг гурилнуудаа шингээчдэг юм шиг байгаа. Бас тэг гарын оолоо хийдэг юм шиг надад санагдсан. Итали эмэгтэйчүүд чинь бас их нөгөө
гэр бүлсэг хүмүүс юм бэлээ. Гэртээ нөгөө хоолунд хийж гэрийнхнийгаа болон найз нөхдөө дайлдаг, цайлдаг, тэг гангалдаг. Ер нь аль халуун цустай хүмүүс элээ штэ бас тэгж жагаад. Тийм ер нь италичууд бол надад нэлийн таалагдсан. Залуучууд нь царайлаг, тийм гоё стилтэй. Жуулчид бол нэг над мад шиг сампирсан юмнууд бол явж байгаа. Гэхдээ италичууд нь өөрснөө бол бүр нөө сэтгүүл дээр байдаг шиг л гой хүүхнүүд, гой залуучууд. Ер нь тийм гой ганган хүмүүс илээ. Угаасаа италиуд алтартай штэ. За ингээд заваар нөгөөдөг чинь Мурана арал руу явсан бол тэ. За тэгээд нөгөө арал дээрээ ирсэн байна. Тэгээд айгүй халуун өдөр таарсан. Тэгээ юмаа тавьж байгаа зураг авах байгаа бол тэ. Энэ миний болдоо одоо нэрийг мартчихжээ. Бид хоёр аяллаа туршид найзалсан байгаа. Тэгээд би Монголд очиод таксинд энэ зураг авдаг хөлөө мартаад буутсан. Тийм. Тэгээд энэ бол миний зургийг одоо найдвартай авч өгдөг миний туслах байгаа. Тэгэхээр бол хинээр зураг авахулсан бэ гэж анх олоос хардлага сэрдлэг үүссэн байгаа. За энэ бол маш найдвартай. Өөр дээр нь удирдлагатай болохоор удирдлагаар нь зураг авчдаг байсан. Италийн Венец хотод ирсэн явж гин. Тэгээд Венец хот бас хэд хэдэн арлуудтай байна. Тэрнийх нь нэг болох Бурано гэдэг арал дээр ирсэн. Тэгээд энэ арал юугаар алтартай вэ гэхээр миний өмссөн байгаа шиг ийм торон зүйлс анх нэхэж эхэлсэн газар юм байна. За тэгээд дээрээс нь өнгөнгийн гоё байшинтай. Тэгээд нэг өдрийн бүх тээврийн пас 25 еврогоор авах юм бол усан дээрх автобус центрээр шууд хүрээд ирж болох юм байлээ. Тэгэхээр илүү олон зүйлийг арай хэн бөмбөр үзэж болно гэсэн үг. Байшингууд нь гоё агаад. Тэгээд Венес дэрх юм бол бас хажуу талын арал болох Бурано гэдэг энэ арал дээр ирж үзээрэй. Би одоо эндээсээ Мурано гэдэг арал руу нь явна. Тэгээд тэр болохоор шилэн идэл хийдэг одоо дэлхийд алтартай тийм газар байгаа. Тэгээд тийш очиж үзнэ. Өнөөдөр бүр амар халуун өдөр байна. Тэгээд нэгэн тарал дээр нь ирснийх жоохон энэ аваар гоё зугаалаад зармаг олж идэ гэж бодож байна. Желато өдөрт нэгийг баг идээд байгаа. Тэгээд амар халуун би наранд айгүйх борлсон байгаад. Тэгээд халуун дэстээр хүмүүс халуунцчих шиг байна та. Өдөр байна. Энд бараг 31 гарч ийн. Тэгээд яг ийм өдөр гадуур явахдаа би нарны шилгээ зонтогтойгоо орхичихна. God. Гэтэ бороо орох байгаад нь хэр хатаахштай. Тэгээд би сайн явж байгаа. Надаа юусоо санаа зовлтгүй. Өглөө болгоо имээ ууж байгаа. Тэгээд хоолоо сайн идэж байгаа. Итали надад айгүй таалагдчихж байгаа. За тэгээ Бураногоос юундаа суугаад, завиндаа суугаад Мурано гэдэг дээр нь очсон. За Муранад энэ Морис юм бах та. За энэ Муур бол над руу эзэж харшгүй. Мууранда их хайртай хүмүүс илээ Италиуд. Ер нь Европод бол Мууранд их хайртай тий. За тэгээ одоо нөгөө Мурано гэдэг газараа ирсэн. Тэгээ Мурано нь болохоор шилэн идэллээрээ айгу алтартай Мураногийн класс гэдэг айгу алтартай юм лээ. За энэ хүн бол хийж байна. Тийм. За тэгээ би наваар бас ингээд усан дээгүүрх байдлыг хараад ажиглаад гинлээ явсан байна. Тэгээд бас дэлгүүрээс хоол авлуу. Яалаа би энд яах юм бол ямар ч байсан өөрийнхөө бичлэгийг ямар ч байсан хийх гэж байгаа юм шиг байна. За суугаад тэгээд юм итгэж байна.
юу авсан юм бол тоо? Нэг бичээ авсан юм болов. Би нэг шарсан хуурсан юм авсан юм аа. Тэрийгээ итгэж байгаа юм болов. За энэ топ тухайн үед надад их зүгээр таардаг байсан байна. Одоо болохоор би нөгөө турцсан болохоор надад энэ топ томдоод байгаа. Тийм топ ч юм бас торон болохоор айгүй гэрэлтдэг. Энэ үед бол айгүй гоё л харагдаж байна. За тэгээд юу идэж байгаа юм бол дөө ямар ч гэсэн шуу муунд булаалгах чаагүй зэсэн л юм шиг байна. Тэг өөрөө бичлэгээ хараагүй байхаа. Тэг жоохон харсан бол гоёрыг голлуулчих байсан байхаа. За тэгээ юу ч болоогүй юм шиг юм идэж байна. Уцаа авч байна. За иймэрхүү газар явсан байна. Энэ одоо яасан юм бэлээ. Одоо нөгөө нэг айл газар руу явж байгаа юм бол. За дараагийнхаа зогсоол руу явж байгаа юм лээ. Венецтэй буцаад ирсэн юм шиг байна. За тэгээ хонх монх цохоод тэрийн сонсоод яг орчинд нь ингээ байхаар бас гоё юм билээ. Их гоё тайван амгалан тийм намуухан хот шиг санагдсан. За энэ нөгөө Венецийн нөгөө усан давтаад байна гэж мэдээгээр гараад идэг төв талбай шүү дээ. За тэгээд энд нэг юу яасан юм аа би нэг кофе ч юм уу ууйгээ суусан. Тэгсэн чи ерөөсөө зөөгч нь намайг тоож ирдгүй. Тэгээд зөөгч нь нэг ирээд менюгаа өгсөн чинь баг 20-30 евро байсан нэг уух юм нь. Тэгэхээр за угаасаа зөөгч нь намайг мэдсэн юм байна гингуудаа. Тэгээ би явсан байгаа. Одоо ганцаараа бас жоохон суугаад яг зүгээр ганцаараа гоё л тоо. Тэгтээ бол бас тэ романтик орчинд суугаад явал бас гоё юм лээ. Тэгээ яг төв талбай гэдэг утгаараа бол нэлийн үнэтэй санагцсан. За тэгээд ийм төв талбайгаа чи юу гэж нэрлээд идэг лээ. За Думо гэдэг нь болохоор сүм болоод байгаа. Талбай нас нэг нэртэй. Плаца илүү. За ямар ч гэсэн нэг нэртэй шуу харуулж байгаа юм шиг байна. За тэгээд төв талбай дээр ирсэн хүн байна да. Бас нэг эргэлдэж байгаа бичлэгээ хийх гэж байгаа юм шиг байна. Энэ үед чинь бас косметик энтэг ороод урууламжлагч авцсан. За ингэ байжсэн чинь нэг гэр бүлийнхаа миний зургийг аваад өгье гэж аав нь хэлээд охтууд нь авч өгсөн билүү. За нэг тиймэрхүү үйл явдал болсон. За тийм наваар эргэлдэж байна. Тэр артлын хэд билүү. За энэ бол нэр үлгэрийн байсан. Үлгэр цаашаа кино цаашаа гоё байсан. За энэ нөгөө нэг Гондалагийн одоо жолооч нөхдүүд бол айгу юу юм бэлээ. Эв наримталтай ээлжилжээрээ явцгаадаг. За энэ юун дээр зав хүлээж байгаа юм шиг байна. Жижигхэн бичлэгнүүд тасарсан байна. За завин дээрээ суугаад Венец хотыг харж байна. Ийм хувийн ийм моторц зав бас айгу их таксинд явдаг юм билээ. Тэгээ нөгөө Венецийн буудлууд чинь яг нөгөө усан дээр байдаг. Тэгмгуудаа гүүр мөрөндээгүр жуулчид айгу их чимдамаж ирээд тэгээд усан дээрх таксигаар юуруугаа явдаг юм лээ. Вау, энэ нар жаргахыг хардаа бурхан минь. Би одоо нөгөө нэг айдас эхлээд за хурдан харъя тэгэхгүй бол болохгүй нь гэл явж байгаа царин байгаа юм шиг байгаа. Тэгээд угаасаа оройн хоолны дараа ч юм уу те угаасаа нөгөө юу ячт юм лээ. Хийх юм байхгүй ч одоо night club энтер байхгүй л байх. Ер нь байдаг ч юм уу мэдгүй би хайж үзээгүй. Би чинь энд одоо гэгэрсэн хүн шүү дээ. Тэгээд өөрийнхөө зургийг нар мандахтай авахыг хичээсэн, нар жаргахтай авахыг хичээсэн юм шиг байна. Шууд энэ дараагийнхаа өдөр л өсөрцөн байхаа да. За тэгээд Гондалад би одоо зөв хэлж байна уу, буруу хэлж байна. За Гондалад суухад 90 евро байсан санагдаж байна. 120 лөө 90. За тэгээд 90 евро төлөөд 4 хүн хүртэл сууж болно. 5 хүн мөн хүүхдтэйгээ суудсан байхын ч гэсэн харсан. За тэгээд нөгөө энэ одоо завчин гэх юм уу, жолооч гэх юм уу энэ хүнийгээ дуулдаг хүнээр бас сонгож болно. Тэгэнгუთ үнэн жоохон нэмэгдээд явчихна. Тэгүнгээ одоо нэг 30 минут суух хэрэгтэй байсан баха. Гэхдээ энэ залуу намайг 20 хэдэн минутанд буулгасан санагдаж байна. Би ч бас Японд байсан хүн болохоор Японд амьдардаг хүн болохоор их цагаа харсан байгаа. Тэгээд аль болох өөрийгөө сууж байгааг л бичих гээд энэ нөгөө нэг босоогоор нэг хэвтэйгээр ингээ бичсэн уул шугамдаа бол хэвтэй нь YouTube-д босоо нь Instagram, Facebook-тэй зориулсан юм аа. Бас их ажилтай влогер агаад тэгсэн мөртлөө бичлэгийг 2 жилийн дараа оруулж идэг. Тухайн үед болохоор би нэлийн жоохон сэтгэлийн наан цаана юунд орсон байсан юм аа. За ер нь юм сэтгэлийн юунд бол нэлийн орсон. Байнга л савлж идэг хүн байгаа. Тэгээд одоо сүүлийн үед болохоор геог бясалгал хийгээд нэлээд тайвширсан. Ер нь өөрийнхөө учрыг олоод байгаа. Тэгээд нэг
төөрцөн үе айгүй олон жил байсан. Тэгээд одоо өөрийгөө олоод явах чиглэлээ олоод за тэгээд яг өөрийгөө таньж эхлэх өөрийгөө авдар савнаас нь онгойлгох үе дээрээ Европ явж таарсан байгаа. Тэгэхээр бол өмнөх би бол өөрчлөгдсөн байгаа шүү гэж байгаа шүү. Гэхдээ бол мөн чанараа алдахгүй байгаах. За энэ хэсэгт одоо та бүхэндээ юу ярьж өгнө? За өөрийнхөө бас ийм гоё бичлэгийг аваад үлдчихмээр байдаг. Тэгээ үзэж байгаа хүмүүсээ бас уйдаахгүй тулд за энэ хэсэгт гоё юу яа хэдүүлээ гоё ая дэвсчээ. Тэгээд гоё настай хамт гондолагаар Венец дотор баг зэрэг аялцгаая. Миний амьдралдаа хийсэн хамгийн үр бүтээлтэй 90 йога бодлын амар гоё. Тэгээ Венец бол миний хайртай хотууд нэг. Тэгээд надад айгуу сайн зогсож байна. Надад угаасаа устай газар их зүгээр байдгийг. Тэгээд Венецд бол би дуртай хайртай учраас
За тэгээд би ер нь Италид очсноос хойш Австрийн энтерд ч гэсэн тоглолт их үзсэн. За энэ болохоор ер нь бол нэг сүм дотор одоо нэг урлагийн багийнхан өөрсдийн хувийн юмнуудаа үзүүлээд байгаа хэрэг. Хөгжимчд тэгээд нөгөө төгөлдөр хуурч тэгээд опера дуучин ер нь 3 юм бүрэлдэхүүнээс бүрддэг юм лээ. Тэгээд эдгээр хоорондоо айгу гоё тоглолт үзүүлдэг. Тэгээд нэг цаг орчмын тоглолт болдог байхаа. Тэгээд айгүй халуун нөгөө сүм дотор болохоор ерөөсөө air condition байхгүй, сенс эднэр ч гэсэн байхгүй. Тэгэхээр өөрийнхөө дэвүүр энтрийг авчирч агаад тэгээд энэ гоё тоглолтуудыг заавал үзээрэй. Ингээд сүм дотор болдог. Тэгээд үнийн хувьд ч гэсэн нэг 15-аас 25 еврогийн хооронд л байгаа. Тэгээд айгүй гоё урлагийн ийм гоё опера энтер үзээд хөгжим сонсоод бас айгүй ингээд Италид ирсний бас хамгийн гоё зүйл нь миний хувьд энэ урлагийн одоо зүйлс байсан. Тэгээд энэ юуны копирайт болох нь уу яах нь би ямарч гэсэн өөрийн хоолойгоо оруулсан болохоор копирайт болохгүй байгаасэ гэж найдаж байна. Ягаад гэвэл би одоо нөгөө бичлэгнүүдээ маш эрчимтэй эдитлж байгаа болохоор нэг дор бараг амар олон бичлэг кэнселж байна. Тэгээ жоохон burnout буюу залхах хамж шинжийн болох гээд байна. Тэгээд амар гоё ясаа. За энэ тоглолтыг бол Италид очивол заавал үзээрэй. Тэгээд сүм хийдэг биширсээр агаад гарч ирлээ. Хөгжмийн тоглолт үзчихэд гарч ирлээ. Энэ сүм дотор болсон. Тэгээд Пледэ Get Your Guide гэдэг аппликейшнээр захиалаад авсан. Тэгээд орой ийм гоё нар жаргаж байна. Би нөгөө нэг бичлэг хийж ерөөсөө чадахгүй байгаа нь миний утасны батарей дуусаад би тэгээд нөгөө газар мэдэхгүй болохоор заавал Google ашиглаж яваад байгаа. Тэгээд уул нь батарей цэнэглэгч авчирсан чинь нөгөөх маань ажиллахгүй байх шиг байна. Тэгээд шинээр авъя гэхээр жоохон гороогоод байгаа. Тэгээд ямар ч юм ийм жижигхэн бичлэг хийгээд нийлүүлээд сүүлд нь яг хүмүүст хэрэгтэй юм ярих гэж бодоод яваад байгаа. Гэтэ ийм гоё газрыг дараа нь дурсан санах бах та. Нэг харта ийм гоё. Энэ тоглолт орсон сүм маань амар халуун байсан. Хөгжимчт нь бүр хүлсэн уурсан. Би бараг хандив босгож air condition авч өгд юм уу гэж хүртэл бодсон шүү дээ. За Италийн Венец хотод ирээд би 2 хонжин. Тэгээд нийтдээ 4 хоног хэвээр. Одоогоор ирсэн сэтгэл гэвэл Венец, Миланоос бүр шал өөр нийл жуулчид тэгээд цагдаа нар ихтэй, аюулгүй байдалтай тэгээ яг ухалгаач гэж анхааруулж байна. Тэгтээ бол Миланоос арай өөр. Хотын умар амьсгал гэвэл ресторан интерн үйлчлэгээ сайтай, хүмүүс нь найрсаг. Тэгээд хийж байгаа юмдаа айгүй дуртай юм. Жохон тийм баяр баясгалантай хүмүүс шиг санагдаж байна. За Италийн нийслэл чинь Италийн Венец хотоос мэдчилж байна. За энэ хот нөгөө усан дээр баригдсан гэдгээр алдартай. Би яг усан дээр баригдсан үгүйг нь мэдэхгүй. Гэхдээ усан дунд ингээд байдаг хот байгаа. Би яг төв талбайгаас нь шууд дамжуулалт хийж байна. Тэгээд ерөнхийдөө бол надад Венец маш их таалагдж байгаа. Жуулчид ихтэй, тэгээд цагдаа нар бас их байна. Аюулгүй байдал маш сайн байна. Тэгээд үйлчлэгээний соёл, ресторан, дэлгүүр энтерт хүмүүс амар гоё найрсаг. Тэгээд дандаа л сайн уу, баярлаа, баяртай гэсэн айгуу гоё тийм хүмүүстэй юм байна. Тэгээд одоо яг энэ амьд хөгжим яваад яг төв талбай дээр нэг үнэтэй кафе, ресторанууд их байрлал юм байна. Тэгээд нэг гол зүйл нь болохоор энд ингээд буудалд буух юм уу, хостел буухаар ачаагаа төрж явах нь жоохон хэцүү юм байна. Ингээд дундуураа нөгөө нэг заваар явна уу гэхээс биш өөр тээврийн хэрэгсэл байхгүй учраас
Би аз болоход жоохон зайтай буугаад тэгээд өглөө болгон Венец руу автобусаар юм уу вагоноор ирээд байгаа. За энэ талаар би гоё дараа бичлэг хийнэ. За тэгээд ямар ч гэсэн та бүхэндээ ингээд жоохон харуулчих. За тэгээд нөгөө усан дээрх хот учраас усан дээр баригдсан хот шүү дээ. Тэгээд би бол мэдгүй мэдэн бодолсон юм уу яасан. За ямар ч гэсэн энэ хамгийн гоё нөгөө нэг одоо ингээд гудамжинд байгаа усан ориглоор ч юм уу фонтен усны ийм газруудаас шууд ууж болно. Тэгээ усан цэвэрхэн ямар ч гид зүвдэх тийм асуудал байхгүй. Тийм учраас шууд усны савтайгаа яваад тэгээ олон пепсины сав авч бас юу яахгүй байгаль орчингоо юу яахгүй болохоор бохирдуулахгүй болохоор их зүгээр юм бэлээ. Тэгээд нэг усны савтай би явсан. Тэгээд тэрэн дотроо энэ уснаас нь уугаад яваад исэн. Тэгээд ер нь айгу удаан ингээд гадуур алхаж байгаа халуун байгаад тэгээд ядрахгүй байсны ганцхан давуу тал болохоор ус сайн уух хэрэгтэй. Тэгээд ус ууж байгаа хүн бол ерөөсө дотроосоо ядардгүй. Тийм тэгээд энэ шувууны бичлэгийг яасан их аваад тэг хөрхий. Тэгээ нар жаргах мөчт бичлэг хийсэн байна. Би энд суугаад нэг коктейл маягийн юм уусан санагдаад байна. Тэр бас дэжгүй гоё амттай коктейл яасан. Тэгээд усан дээр ингээд юу харахаараас айгу гоё юм билий. Бас л романтик. Энд бас ганцаараа ирсэндээ жоохон тийм л санагдсан дөө. Тэгээ ер нь бол Европын олон хотууд их романтик гоё өнгө үзэмжтэй. Тийм болохоор хосороо аялал илүү гоё юм шиг надад санагдсан. Ер нь хосороо гоё яваарэ. Энд нар чинь нөгөө нэг Венецийн багтнаад юм чинь нөгөө юм шүү дээ тий. Энэ нэг сүмд орсон. Сүм нэг музей шиг юмд орсон жоо Япон дуу муу явчихсан шүү. Манай японочууд хаан чалтартай шүү. За энэ муурыг бити цонх мох тогшоорой гэж бичсэн юм хөөрхөн санагдсан. За тэгээд энд мэдээж эргэлдэж байгаа бичлэгийг хийх чинь Лондонгийнхаа Подолкоор бас нэлийн гангарсан. Энэ Леонардо да Винчигийн юутай цүнх авсан юм аа гэсэн. Тэгээд угаагаад байсан юм хаалцсан. 15 евроч л бас хөөрхөн үнэтэй авсан байт юм. За энэ болохоор музей байсан санагдаад байна. За энд ирэхээс өмнө би бол хачаад хүүхдүүд би нөө зарим авчаад хариулт мөнгөө карманда хийцэн. Тэрийг харсан юм шиг араас карма авахад тэгээ нөгөө нэг би төрөвчөө өөрийнхөө нөгөө нэг юутай бэлгэлцсэн байсан тултаа шүүрч авч чадаагүй. Тэгээд шууд урд гараад алхацсан. Тэгээ би бүр амар айсан. Тэгээд намайг нэлээ 2-3 гудам дагаж алхаад араас энэ хартаа опера хаус нь бүр амар гоё исэн Венецийнх. 100 байсан болохоор уран бүтээлчд намарсан байсан л да. Тэгээ 9 сараас угаасаа хуваарийнхаа дагуу балет нөгөө дуур мөр болоод яв тийм ээ. Тэгээд өмнө нь болохоор одоо энэ баячууд болохоор энэ нэг ийм юг өрөөг одоо хувьчилж авдаг гэсэн юм шүү. Одоо 100-100-ны баячууд. Тийм болохоор ийм өөрийн тасалхаатай. Тэгээд эндээ тэд нар одоо юугаан хийнү те дурын юу байсан юм бэ лээ. Тэгээд бас бил бинчингээ гайхуулах одоо нэг зүйл нь өөрийн гэсэн юм дуурийн нэг одоо юутэй өрөө үүсэл одоо юу гэж хэлэх юм бэ? Өрөөтэй гэх юм уу те. Үнэхээр үзэсгэлэнтэй та бүхэн дуурийн чатарт урлагт хайртай бол нэрээ ороод үзээрэй. Би бол зүгээр Европт явж байгаа л өөрийгөө урлагт хайртай хүн гэдгээ мэдсэн байдаг юм. За тэгээд энэ авийн бас Get Your Guide-аар л би захиалсан баха. Ингээд нэг цаг аваад тэгээд хүмүүстэй хамт ингээд орсон байгаа. Тэгээд тайлбарлагч нь хөтөж авч болно. Тэгээд үнэн нэмэгдсэн билүү нэг тим юм болсон баг. За энэ яасан юм бэ? Түрүүний бичлэгийг энд жижигхэн одоо уучраа олцсон явж нөгөдөг чинь. За тэгээд ерөнхийдөө болохоор энэ яатлаа. Энэ нэг 2 тагтай амар хөөрхөн байсан юм аа. Тэгээд арайд энэ зүмбэр амар хөөрхөн ингээл үнсээл инхрийлээл. Амар хөөрхөн хайрын хотод энэ хоёроос юу ч үт тий. Тэгээд хүмүүсийг дуурайгаад би ингээд усан дотор нь хөлөө хийсэн байгаа. За мэдгүй бактери бол зөндөө байсан баг. Тэгээд над чиг хинэггүй
авжуулчаад бас байсан баха. Би бүр халууцаад исэн юм аа тэгээд эдгээр хөлөө хийгээгүй гуталтаа суужсэн ш. Тулгтуулсан байна би. За энэ яалаа. За ямар ч гэсэн энэ нэг музей энэ төр үзсэн чинь юм самурайн элт мэлтэйсэн. Тэгээд би ч бас Японд олон жил болсон хүн байна да, нэг бичлэгийг хийчихье гэж бодоод. Тэгээд энэ самурайн юм одоо энэ Венецид юу хийж байгаа юм бол доо гэсэн шүү юм бодоод тэгээд энэ Япончуудын л тийм юм юм байсан сэлэм мэлэм тэгээд одоо Венец манай нэг Марко Поло бас байсан шүү дээ. Марко Поло Монголд айлчилсан хувлаа хааны үеийн тиймэрхүү юмнууд бас байсан. Музейд нь үзсэн шүү дээ. За энэ бол нэлээд тансаг байрын такси одоо моторт завь гэх юм байсан. За энэ минийг хараад би бас энд нэлээд суусан. Ер нь ингээ хүмүүсийг ажиглах чинь бас аяллаа хамгийн гоё хэсэг шүү дээ тий. Тэгээд энд суугаад за суусан юм байна. Ингээд харахаар юмнуудаа жоохон багаар санагдах шүү. Эндээс коктейл авч уусан. Энэ залуугаар коктейл хийхэд уусан. Янзын гоё байсан. Тэгээд яг ийм коктейлээс юм тий. За тэгээ ямар ч гэсэн суугаад. За тэгээ яасан байх нь коктейл уусан байх нь шүү дээ ганцаараа. Энэс бас айгу гоё моментуудын нэг байсан. Тэгээ өдөр болгон хийх юмтай завгүй байсан болохоор эморох зав олдоогүй. Ер нь бол ганцаараа явж байгаа хүнд ч бас нэг тийм ганцаардл төрдөг юм аа. За Венецээс хөдлөөд дараагийн зогсоол маань Тосканы гээд аймаг гэх юм байгаа. Тэгээд тийшээ явахын тулд би Флоренс гэдэг хотоор дамжих ёстой. Тэгээд Флоренс руу явах гээд вагоны хүлээгээ сууж байна. Итали бүр амар халуун. Би айгүй их борлсон. Өнөөдөр ингээ малгай өмссөн. Сууж байна. Тэгээд вагоны системийн сайн нэг самбраас нь сайн уншихгүй бол яг миний төлөвсөн хуваараар заримдаа байхгүй